Энэ удаагийнхаа бичлэгээр 2017 онд нээлттэй хийсэн Өмнөд Солонгосын адал явдалт Fabricated City киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Энэ хэргийн нэг зүйл нь миний анхаарлыг их татаад байна. Тэгээ таны энэ зурган дээр гавлын яс цөмсөн юм шиг харагдаж байна. Амина юу? Харин би өөрөөсөө өдөрт нь болтно. IPTV-д шинээр орж байгаа гэмтэргийн сэдвтэ хар өглөө уран сайхны киног DDS Univision Look TV-гээс хүлээн авч үзээрэй. Барилга дотор тусгай баг болон алан хятагчдын хооронд тулаан өрнөн. Тусгай багийг Ахмад гэх очтой залуу удирдах ба тэдний багийн нэр бол Сэргэлт. Хэдийгээр Ахмад маш олон алан хятагчдыг хөнөөсөн ч харамсалтай нь ширүүн тулааны үеэр Ахмад хэд хэдэн удаа буудуулж эцэст нь толгойдоо сум зоолгон үхлээ. Азар энэ нь бодит амьдрал биш тоглоом байх бөгөөд Кванью гэх залуу Ахмадыг удирдан тоглож байжээ. Тэрээр өмнө нь Таквондогийн улсын авраг байсан ч хэрэг тарсны улмаас багаас хөөгдсөн байна. Кванью одоо ажилгүй, ихэнх цагийг интернет кафед тоглоом тоглож өнгөрөөдөг болсон. Тэрээр тоглоомоо завсарлаж захиалгын хоол идэж байх үед ээж нь залгаж гэрэлүгэ хурдан харж газа шалгаарай гэж хэлэхэд Кванью илт ундууцаж би завгүй гэж хэлэхэд ээж нь би өнөөдөр шөнийн ээлжтэй ээлдгээр хэлж байгаа дээр харь гэж хэлээд салгана. Кванью үргэлжлүүлэн тоглож байтал хажуугийн ширээн дээрх утсанд дуудлага ирж тасралтгүй дуугарсаар байсан тул Кванюгийн анхаарал нь сарниж тоглоомондоо дахин хожигдлоо. Төвөгшөөсөн Кванью утсыг автал нэгэн эмэгтэй би утсаа интернет кафед орчихжээ. Надад авчираад өгөөч гэв. Кванью өөрийгөө завгүй гэхэд эмэгтэй түүнд 300,000 вон санал болгосноор ажил орлогогүй байгаа Кванью зөвшөөрнө. Эмэгтэй хэлсэн хаягаар Кванью очиход хаалга нь нээлттэй байх ба тэрээр дотгошоо ороход эмэгтэй усанд орж байх нь тэр. Кванью утсыг нь авчирснаа хэлэхэд эмэгтэй мөнгө дээд давхрын орон дээр байгаа гэд утсыг нь үлдээхийг хүслээ. Кванью утсыг орон дээр нь үлдээж мөнгө аваад гарахдаа хаалга түгжээрээ аюултай шүү хэмээн эмэгтэйд анхааруулад гарна. Маргааш өглөө Кваньюг унтаж байхад цагдаа нар орж ирээд түүнийг хүн амны хэрэг болон хүчингийн хэрэгт буруутган баривчиллаа. Мөрдөгч шүүх шинжилгээнийхнийг дууд гэхэд тушаал өгөхөд түүний гэрт цустай хутга хэвтэж байх нь тэр. Ингээд түүнийг цагдаагийн хэлтэст авчирхэд сурвалжлагч нар овоорсон байх ба удалгүй түүний талаар мэдээнүүд цацагдана. Кванью цагдаагийн газар байцаагдж байхдаа бүхэл зүйлийг няцааж зүгээр л утас хүргэж өгсөн хэмээн үннээ хэлдэгч мөрдөгч түүний эсрэг олон нотлох баримт дэлгэв. Улмаар хурууныхээ нэмэгтэй гэрээс олдсон мөн алалгын зэвсэг нь Кваньюгийн гэрээс олдсон тул түүний хувьд гарах гарцгүй боллоо. Өмнө нь Таквондогийн улсын авраг байсан залуугийн үйлцэн гэмтэргийн мэдээлэл улс орон даяар цацагдаж ээж нь цагдаагийн газар дээр хүүгээ хайн ирнэ. Мөрдөгч Кваньюд түүний үрийн шингэн илэрсэн гэдгийг хэлснээр тэрээр гүн цочирталтанд орно. Ээж нь хүүгээ гүтгэгдсэн хэмээн гудамжаар явах хүмүүст уриалга өгч дэмжихийг гуйсан ч хүмүүс дэмжих нь битгий хэл тэр бол мангас хэмээн үзэн ядаж байлаа. Удалгүй ээж нь улсын өмгөөлөгч Чунсанд хандан хүүгээ алуурчин биш хэмээн тайлбарлсан ч өмгөөлөгч хүүгээ хэрэгээ хүлээ гэж хэлээ. Үгүй бол байдал бүрч дордох болно гэж зөвлөнө. Шүүх хурал болж шүүх шинжилгээний эмч хохирогчийн хаалганы бариулан дээрх хурууныхээ хутганы дээрх хурууныхээтэй тохирсон гэдгийг хэлэх ба прокурор Кваньюг хохирогчийг хүчирхийлснийхээ дараа хүзүү болон гидсэнд нь 31 удаа хутгалсан. Тэгээд цогцсыг нь вайнанд хийсэн хэмээн буруутгахад Кванью хийгээгүй хэмээн эсэргүүцсээр эцэст нь шүүгч түүнийг батлан даалтгүйгээр бүх насаар нь хорих шийдвэр гаргалаа. Кванью хэргийг хийгээгүй гэж хэлсэн ч түүнийг хамгийн өндөр хамгаалалттай чанга хатуу шорон руу шилжүүлнэ. Улмаар шоронд орсон тэрээр бусдаас зайгаа барьж айдас давтан харцаа буруулан зогсоно. Энэ үед түүнийг нэг хоригдол чирэн шоронгийн овгор догсоо дээр авчирлаа. Овгор чи хүчингийн хэрэгээр орж ирсэн байхаа гэж асуухад Кванью би хийгээгүй гэж хариулснаар овгорын өөдөөс үг хэллээ хэмээн туслахууд нь түүнийг зодов. Овгор энд байгаа хүмүүс хийсэн хэрэгээрээ бахархдаг. Гэтэл чимүү жуулдраа гонгоноод би хийгээгүй би биш гэд байх юм хэмээн даапаалахад уралсан Кванью овгорыг мөргөж хамгаалсан цус харгалаа. Улмаар хоригдлууд түүнийг бүчин авч зодох ба дараа нь мөргүүлсэндээ уралсан овгорч бас түүнийг зодно. Энэ үед харгалзагч нар ирж тэднийг салгахад овгор ахлах харгалзагчид тэр өөрөө хэлсэн би хохирогч шүү хэмээн хамарныхаа цусыг харуулснаар харгалзагч Кваньюг зохиж гянданд 30 хоног хорихоор боллоо. Хожим нь Кванью гяндангаас гарч ирэхэд хоёроор хоригдол түүн дээр ирээд энэ шоронд догсоогоос болон бас гичон гэх өвгнийг заагаад тэр бол цуврал алуурчин
алсан хүмүүсээ эдсэн гэсэн. Энэ хоёр хүнээс л хол бай хэмээн зөвлөн. Харамсалтай нь догсоо шоронд нүджих ихтэй юм болохоор Конью болон түүнд зөвлөгөө өгсөн хоёр хоригдлыг барьж аван шийтгэлээ. Конюгийн ээж хүүгээ алуурчин биш хэмээн самбар барин итгэл найдвараа алдахгүй зогсох ба энэ хууранд Конью гянданд хоригдож яг л галзуурсан мэт байлаа. Түүнийг амиа хорлохоос наагур байхад ээж нь ирж уулзах ба ээж нь түүнд Конюг буруугүй гэдгийг нотлох нэг хүнтэй холбогдсон. Дараа 7 хоногт уулзна. Ээж нь чамайг заавал эндээс гаргана. Тиймээс хүчтэй байгаарай гэж хэлснээр Конюд итгэл найдварын оч асна. Улмаар Конюг догсоо 50 байлгахгүй зодсоор байсан ч тэрээр хоолоо сайн идэж шоронд аль болох дэсжүүлдэхийг хичээсээр. Нэг удаа түүнийг хоолоо идэж байхад гичонгих цуврал алуурчин өвгөн хажууд нь суугаад түүнд навч өгнө. Тэгээд Конюг тамирчин байж таараа. Учир нь түүнийг зодуулж байхдаа биеийнхээ чухал хэсгүүдийг чадварлаг хамгаалж байсан. Конюг ажиглаад байхад хүн алах төрлийн хүн бишээ гэдгийг нь хэлв. Хэдийгээр Конью догсоогийн хүмүүст зодуулсаар байгаа ч тэрээр камертаа дасгал хийж гяндандаа сурамгай гэх чинь ордог болжээ. Удалгүй тэрээр харцаа бууруулахаач болж догсоогийн өөдөөс цэх хардаг боллоо. Гичэн өвгөн Конюд догсоо чамайг алуурчин биш гэдгийг чинь мэдэж байгаа. Чи зүгээр л түүний байр суурийг нь хүндлэхгүй байгаад л өш санаж байгаа юм гэж тайлбарлана. Конью бэлтгэл хийсээр тэсвэр дэвчээр сууж эргэн биеийн болон сэтгэлийн хүчээ олж авлаа. Эцэст нь тэрээр гар харгаар харвагч хийж догсоогийн хүмүүсийг нэг нэгээр нь харван дараа нь догсоог ухаан алттал нь өшөглөж дарж авснаар бусад хоригдол болон ахлах харгалзагчийг гайхшруулна. Удалгүй түүнд уулзалтын эргэлт ирэхэд ээж нь биш өмгөөлөгч нь ирсэн байх ба өмгөөлөгч түүнд ээжийнх нь нас барсны гэрчилгээг харуулж ээжийг нь амиа хорлсныг хэлээд оршуулах ёслолыг нь үйлдэхийн тулд Конюг гарын үсэг зурх хэрэгтэй гэлээ. Дүүргээс оршуулах ёслолыг нь үйлдэх бөгөөд Конюг ёслолд оролцох боломжгүй гэдгийг нь ч хэлнэ. Коню ээжийнхээ хойноос гашуудан шаналж ээжийг тэрвэрч байна хэмээн зүүдлэлээ. Маргааш нь гадах талбайд догсоогийн хүмүүс харгалзагч нар руу дайран уймэн дэгдэхэд энэ боломжийг ашиглан догсоо Конюг алахыг завдана. Хэдийнэ бэлтгэлтэй байсан бололтой Коню өрсөөд түүний нүрийг хутгаар зүсэв. Энэ үед ахлах харгалзагч Коню руу буу чиглүүлэн хутгаа хаяхыг шаардахад тэрээр хутгыг өөрийнхөө эцэнд дүрж газарт унлаа. Улмаар догсоо тэр хоёрыг эмнэлэг рүү хүргэх явцад энэ бүх төлөвлөгөөг цуврал алуурчин өвгөн түүнд зааж зөвлөснийг Коню санана. Ингээд Коню өөрийн нэрийг цэвэрлэж ээжтэй алуурчин биш гэдгээ нотлохын тулд оргохоор шийджээ. Тэрээр харгалзагч нартай зодтолцсноор удалгүй машин онхолдов. Коню гэзээ тэрсээр ослын газраас холдох гэж байх үед ахлах харгалзагч түүн рүү бууга чиглүүлдэгч гохоо дарлгүй түүнийг явуулна. Конюны орголт телевизээр гарч орон даяар эрен сурвалжлагдаж эхэллээ. Коню хоёр гадаад аялагчдын тусламжтайгаар хот руу нэвтэрч чадах ба шууд өмгөөлөгчдөр очиж ээж нь нас барахаас өмнө ярьж байсан түүнийг буруугүй гэдгийг нотлох гэрчийн талаар асууна. Гэтэл өмгөөлөгч тэр мэдээ худлаа байсан болохоор л ээж нь амиа хорлсон гэдгийг хэлээд ээжийнх нь түнд үлдээсэн зөвлөлтийг өгөв. Тэгэд өмгөөлөгч Конюны хэргийг дахин нягтлан хэмээн худлаа ярьж байтал гадаа цагдаагийн машины дохиод угарснаар өмгөөлөгч цагдаа нарт Конюг мэдээлсэн гэдгийг ойлгож зугтаж амжлаа. Коню интернет кафед сууж өөрийн хэргийн мэдээлэлээ хайж явах үед компьютер нь генет хакер дуулж түүнийг буруугүйг нотлох үндэслэл мистер Хэри гэх нэгнээс ирж түүний хэргийн талаар буруугүйг нотлох видео тоглогдлоо. Генет Конюд интернет кафений эзэн чамайг анзаарчихлаа. Хурдан гар гэж хэлснээр тэрээр зогтаах ба энэ үед интернет кафений эзэн цагдаа руу залгаж байв. Яг учраа болохгүй байх Коню дээр нэгэн охин ирж түүнийг дагуулan өөрийн нууц газар авчрах ба энэ охин бол хакер мистер Хэри байжээ. Тэрээр тоглоомн дээрээ дуу хувиргадаг аппликейшн ашиглаж эрэгтэй хоолойгоор тоглодог байсан юм. Үнэн дээр тэрээр ихэд дуу муутай охин байлаа. Тэрээр Конютай
Шууд ярихгүйгээр хажууд нь байсан ч утсаар залгаж ярих нь хачирхалтай. Кони усанд орж гарч ирээд түүний бэлдсэн хоолыг хамт идэх үедээ энгийн амьдрал болон ээжигээ дурсаад нулимс унгаана. Мистер Хэри Кониог буруугүй гэдгийг нотлох маш олон нотлогоо олсон байлаа. Гэнэт 3 нэр юу ч болоогүй мэт орж ирэхэд Конио айж сандрахч тэд тоолгүй хоолны ширээний ард сууж өөрсдийгөө танилцуулав. Хөгшин эрийг Геопек гэдэг, цаашдаа өвгөн гэд дуудчихъя. Малгайтай залууг Ёнгүрү гэдэг, харин 3 дахь залууг Demolition. Тэд бол Кониогийн тоглодог байсан тоглоомын сэргэлт багийн гишүүд бөгөөд Ахмад Конионы нэрийг нь цэвэрлэхээр нэгджээ. Энэ хооронд өмгөөлөгч Кониогийн оргосон тухай мэдээлэлтэй танилцаж, түүнтэй цуг эмнэлэг рүү хүргэгдэж байсан Догсоогийн мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцсан. Мистер Хэри Кониогийн хэрэгтэй төстэй маш олон хэрэг гарсан. Хэрэг бүрт нотлох баримтууд нийл байдаг ба сэжигтнүүд нь хэрэг гарснаас хойш 24 цагийн дотор баримтлагдаж шүүх хурлаас өмнө тэдний хэн болохыг олон нийтэд цацдаг гэж тайлбарлав. Тэгээд тэрээр ширээний бүтээлгийг авч дэлгэцнүүд гаргаж ирээд хэрэг гарах болгонд яг л нэг ачааны машин хэрэг гарсан газар болгонд байдаг гэж хэллээ. Конио болон Demolition сэжигтэй машины байршилд очиод ажиглалт хийж байх үедээ хэсэг хар хослолтой хүмүүс хар машинд суун хөдлөхийг харна. Улмаар Конио араас нь дагаж Demolition ачааны тэргийг ажиглан үлдлээ. Конио тэднийг дасралтгүй дагсны эцэст тэд нэгэн хотхонд ирж байшингийн гадаа зогсов. Гэтэл хар хослолтой хүмүүс машинаасаа цагаан хайрцагтай зүйлийг гарган байшинд оруулахад Конио цонхоор нь шагаалснаар энэ газарт аллаг болсон бололт нэл цуснууж болсон байх нь тэр. Конио нуугдан утсаараа хэсэг хүмүүс хэргийн газрыг цэвэрлэж өөрчилж байгааг бичиж авлаа. Demolition-ы ажиллаж байсан газар хар машинтай хүмүүс ирж бас цагаан хайрцгийг ачааны машин руу зөөж хийгээд ачааны машины гаднах хаягийг нь өөрчлөн тэндээс хөдлөв. Demolition тэдний араасаа дагахад өндөр тансаг зэрэглэлийн маш сайн хамгаалалттай шилэн барилгад ирнэ. Орон Demolition барилгын сүлжээний утсыг тасалснаар өвгөн Ёнгүрү хоёроо засварчны дүр хэсгэн барилгад ирлээ. Өвгөн хамгаалалтын ажилтныг саатуулж байх хооронд Ёнгүрү компьютерт нэвтэрч Мистер Хэрийг барилгатай холбов. Ингэснээр барилгад нэвтрэх боломжтой болж Конио ганцаараа ороход Мистер Хэри замыг нь засна. Конио цагаан хайрцгийг оруулсан хаалгаар ороход харанхуй байх ба энэ нь шинээр гарч ирж буй эд одолж байгаа залуухан жүжигчин Жунионы гэр болох нь тодорхой болно. Удалгүй Конио цагаан хайрцгийг олж нээхэд жүжигчин Жунионы цогцос байх нь тэр. Тэгэхээр Кониогийн өмнө нь бичлэг хийж байсан газараа жүжигчин үхэж улмаар түүний зогтсыг гэрлүүн зөөврлжээ. Энэ үед Мистер Хэри хүн ирлээ гэснээр Конио нуугдахад хэсэг хүмүүс орж ирээд тухайн байрыг хэрэг гарсан газар болгон бэлдэж өөрчлөв. Хүмүүсийг явсны дараа Конио нуугдсан газраасаа гарч ирээд алмайрын зогсоход түүнийг камераар ажиглаж байх ба энэ бүхэл зохион байгуулалттай гэмт хэргийн ардах эзэн нь өмгөөлөгч байж таарна. Энэ хүртэл юу болсон бэ гэхээр залуу жүжигчин Жунионыг группийн захирлын охин Чү Яри хөнөөсөн ба охиныхоо аллагын хэргийг баллахын тулд группийн эзэн өмгөөлөгчд хандсан байж. Өмгөөлөгч царай болон хоолоогоо таниулж нэг өрөөнд ороход энэ өрөө нь улсын бүхэл сүлжээ камерт холбогдсон асар том компьютер байх нь тэр. Өмгөөлөгч мэдээллийн санг шүүж жүжигчний аллагын хэргийг дохоход тохиромжтой нэгнийг хайж эцэст нь байгаа боллоо. Тэд бай болгон сонгосон эмэгтэй гэрт дүр эсхэн орж ухаан алдуулаад үсний ширхэг, хурууны хэ, зураг зэрэг хэрэгт гүтгэхэд шаардлагатай бүхнийг авч амиа алдсан жүжигчний гэрт байрлуулсан байна. Одоо жүжигчний гэрт зогсох Кониог харж буй өмгөөлөгч нарийн бичиг рүүгээ залгаж шоронгоос нэг хүн гаргах хэрэгтэй байна гэж хэлв. Конио жүжигчний гэрт зохиомлоор бэлдсэн нотлох баримтуудаас жаастай зургийг нь авсан байх ба зурган дээрх хурууны хээг Мистер Хэрид өгч хайж үзхийг хүснэ. Тэрээр хурууны хээг аван хайж үзвэл Хянжун гэх охин илэрлээ. Хэрэгт гүтгэгчд охинтой холбогдож хэргийн газарт авчрах ёстой болохоор түүнийг төрүүлж олох шаардлагатай. Улмаар тэд охиныг олж үсчний газар өвгөн охинд мэдэгдэлгүйгээр утсанд нь чагнах төхөөрөмж суулгав. Маргааш нь Конио Хянжуны утсыг чагнасаар гэнэт Хянжун руу нэгэн эмэгтэй залгаж хитвч олсноо хэлэх ба Конио эмэгтэй хоолойг сонсоод өөрлөө нь интернет кафед байхад нь залгаж түүнийг занганд оруулж байсан өнөх эмэгтэй хоолой болохыг шууд л танилаа. Улмаар эмэгтэй байршлыг олж мэдхийн тулд эмэгтэй дугаарлууд залгах ба байршлыг илрүүлэхийн тулд 3 минут ярилцах шаардлагатайг Мистер Хэри хэлнэ.
Конио эмэгтэй рүү залгаж эмэгтэй утсаа авахад тэрээр өнгөрснөө бодоод эмэгтэйтэй ярилцаж чадахгүй байсан тул мистер Хэри утсыг нь авч маш бүдүүлгээр ярилцаж цаг хожно. Эцэст нь тэд эмэгтэйг болж Конио эмэгтэйг даган яг барих гэж байтал мотоциклтэй хүн ирээд аваад зогтаачихав. Конио тэдний араас хөөхөд цагдаа нарч бас түүнийг хөөх ба Кониогийн машин эвдэрснээр бараг л цагдаа нарт баригдах дөхөн. Гэтэл цагдаа нарын машиныг ачааны том машин мөргөж анхаарлыг нь сарниулахад Доксо Кониогийн машины хаалгыг нь нээж түүнийг зохин ухаалдууллаа. Өмгөөлөгчийн шоронгоос гаргах хэрэгтэй байсан хүн нь Доксо байжээ. Конио эзэнгүй агуулхад сэрж Доксо түүнээс өөрлөө нь харавсан шүгээг харваж хариугаа авна. Энэ үед тусгай багийнхан агуулгын гадаа ирсэн байлаа. Учир нь мистер Хэри тусгай баг руу залгаж Конио өөрийг нь барьцаалсан мэтээр аврал ирэн ярина. Энэ бүхнийг ажиглаж байсан өмгөөлөгч дээд албан тушаалтнаар нь дамжуулж тусгай багийг буцах тушаал өгсөн ч мистер Хэри илүү чангаар хашгиран тусламж гуйснаар тусгай баг хөдөлж эхэллээ. Дайралт эхэлж тусгай багийнхан утаа хаяж Доксо хүмүүстэй бүслэхийг далимдуулан Конио агуулгаас зугтаахад мистер Хэри түүнийг машинаараа авна. Тэднийг машинтайгаа зугтааж байхад Доксо араас нь гүйцэж ирлээ. Конио замын уулзуур дээр жолоогоо огцомдарж Доксогоос хэсэг хугацаанд мултарсны дараа тэр өөрийг нь яаж олоод байгааг гайхна. Улмаар мистер Хэри төхөөрөмж гарган Кониог шалгавал өмгөөлөгчийн өгсөн ээжийнхнэг эдвэсэн зүйлтэнд байршил илрүүлэгч байх нь тэр. Оройн өмгөөлөгч Доксо руу залгаж яаралтай Кониог барихгүй бол буцаагаад шоронд нь хийнэ гэж сүрдүүллээ. Мистер Хэригийн гэрте багийнхан өмгөөлөгч хэн болохыг гайхаж эхлээд түүнийг мөрдөхөөр шийднэ. Тиймээс тэд дрон нисгэж өмгөөлөгчийн офсыг ажиглах ба тэд нарийн бичгийн яриаг нууцаар сонссноор өмгөөлөгч энэ бүхний ард байгаа гол хүн гэдгийг мэдэж авлаа. Дараа нь тэд дроноо ашиглан барилгыг илүү нарийн шалгаснаар барилга дотор маш хүчрхэг компьютер байгааг мэдэж авцгаана. Мистер Хэри тус компьютерыг хакертах гэсэн боловч хүч хүрсэнгүй. Ямар ч тач энэ бүхний ард өмгөөлөгч байгаа түүний компьютерт бүх мэдээлэл байгаа гэдгийг мэдсэн Конио надад нэг санаа байна гэдгээ илэрхийлв. Удалгүй өмгөөлөгчд нарийн бичгээс нь дуудлага ирж жүжигчний байрыг эмх замбраагүй болгосон байна гэдгийг хэллээ. Улмаар өмгөөлөгч нарийн бичгтэйгээ амиа алдсан жүжигчний гэрт очиж харвал бэлдсэн зохиомол нотлох баримтуудыг нь үгүй хийж өмгөөлөгчийн зургийг жүжигчний зурган дээр нь наагаад чи одоо дууссан чунсаана гэж бичээд үлдээсэн байв. Өмгөөлөгч Кониог сайн юм аа хэмээн амандаа бувтнаад хүмүүстэй жүжигчний гэрээг юу ч болоогүй мэт буцааж цэвэрлээд жүжигчний зогцсыг хөдөөний жижигдэн буудал ч юм уу тиймэрхүү газар руу зөөврлөөд хянжууны хурууны хээг нь дахин авч дахиад зохиомл хэргийн газар үүсгэхийг тушаана. Энэ хооронд багийнхан машин дрон зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдэд сайжруулж өмгөөлөгчийн ажлыг зохицуулдаг хүмүүсийг шийтгэж эхэлнэ. Гэмт хэргийн газрыг зохиомлоор бэлддэг ажилтнуудын машиныг нь дэлбэлж гүтгэх гэж байгаа хүний хурууны хээг бий болгодог ажилтныг нь таазнаас нь доош унжуулж хар машинтай хүмүүсийн машиныг нь эвдэн сүрдүүлж утсаар залгадаг эмэгтэй болон түүнийг зугтаалгасан мотоциклтэй хүнийгч зүгээр орхисонгүй. Үүгээрч зогсохгүй жүжигчний цогцсыг байршуулсан дэм буудалд жинхэнэ алуурчин болох жүү яриныг ухаан алдуулан авчирч оронд хэвтүүлсэн байснаар сэтгүүлчдэд газар дээрээ баригдаж зурагтаар шууд дамжуулагдана. Түүнийг жүжигчин хөнөөгөөд газар дээрээ баривчлагдлаа хэмээн мэдээлсээр. Мэдээг үзээд эхнээсээ бүх зүйл нь сүрч байгааг хараад өмгөөлөгч ууртай байх үед Конио түүн рүү залгалаа. Конио түүнд түүний арга барилыг нь дуурайсан гэдгээ хэлнэ. Гэтэл өмгөөлөгч эхэндээ өөрийнх нь зохиолын дагуу бүх зүйл болж гүтгэгдсэн хүмүүс уйлж, уурлаж, хагцах нь хөвгөлтэй байсан ч явандаа сонирхолгүй зүгээр л ажил болсон гэдгийг хэлв. Харин сүүлийн үед Конио өөрийнх нь араас явж эхэлснээр илүү сэтгэл нь догдолж гайхалтай санагдах болсон гэдгийг илэрхийлнэ. Гэтэл Конио утсаа салгасан байх ба өмгөөлөгч өөрийг нь ярьж байхад салгалаа хэмээн ойр орчмын зүйлсээ эвдэж эхэллээ. Удалгүй тэрээр Кониог ирсэн байгааг мэдээд яран компьютерийнхаа өрөө рүү орох гэтэл Конио амжин ирж түүнийг болио гэтэл нь зодно. Дараа нь Конио компьютерт нь нэвтэрч өөрийг нь гүтгэхээр бэлдэж буй бичлэг, ээжтэйгээ хамт байсан мөчүүд болон ээж нь хүүгээ алуурчин биш хэмээн зогсож байсан үеийн бичлэгүүдийг харан сэтгэл нь өвдөнө. Энэ үед өмгөөлөгч оройтсон ч гэсэн ээжих чинь алсан дуучлаарэ гэснээр Конио түүнийг дахин зохиж байтал мистер Хэригээс дуудлага ирлээ. Түүний багийнхныг Доксо барьцаалсан байв. Өмгөөлөгч тэд чамаас олж өгөх нь гэж хэлснээр Конио серверийн мэдээллийг хуулж эхэлнэ.
Гэтэл өмгөөлөгч серверийн мэдээллийг хуулж дуусгахад 30 минут шаардлагатай. Энэ хооронд найзууд чинь нохоо шиг л өөхөх болно гэж анхаарууллаа. Найзуудаа аврах цаг үлдээгүйг ойлгосон Кванью хуулж байгаа мэдээллээ орхин яран машинтайгаа хөдлөнө. Энэ үед өмгөөлөгч түүн рүү залгаж мистер Хэригийн хурууныхээ ДНК цусыг нь авч түүнд залуу жүжигчин алсан гэх хэргийг тохно. Бусад найзуудыг чинь алгээд догсоод тушаачсан байгаа гэж сөрдөлөв. Догсоо нөгөө гурвыг таазнаас дүүжлээд яг буудах гэж байтал гэрэл унтрана. Кванью иржээ. Удалгүй чимээ гарснаар догсоогийн хүмүүс хаашаа ч хамаагүй буудаж эхлэв. Дараа нь Кваньюг өгчүү хэмээн асаагур барин шалгахад тэрээр амьд байх ба харанхуйг янданд удаан хугацааг өнгөрүүлсэн Кванью будаа цацаж чимээг нь сонсон догсоогийн хүмүүсийг зодлоо. Удалгүй багийнхан машиндаа суун зүгтаахад бүгдийг ажиллаж байгаа өмгөөлөгч догсоод тэдний байршлыг нь өгснөөр хөөцөлдөн үргэлжлэнэ. Дээрэс нь өмгөөлөгч цагдаад мэдэгдснээр бүрч нүсрэх хөөцөлдөн боллоо. Дараа нь өмгөөлөгч хэвлэл мэдээллээр залуу жүжигчингийн жинхэнэ алуурчин нь орогдол Кванью хэмээн гүтгэж цацаж эхлэнэ. Тэгээд Кваньюгийн эмнэлгээс Чүү Ярийг нойрсуулан авч явж байгаа бичлэгийг баримт тулган гаргаж Чүү Ярийг гэмт хэргийн газар руу зөөврлөн аваачсан хэмээн цацлаа. Мэдэг үтсэн сэргэлт багийнхан телевизийн байранд ирж тус тусын даалгавраа биелүүлэхээр салцгаалаа. Зарим нь араас хөөж байгаа хүмүүсийг саатуулахаар болж мистер Хэри өмгөөлөгчийн компьютераас авсан багахан мэдээлэлээ цацхаар шийднэ. Багийнхан араас хөөх машинуудыг амжилттайгаар саатуулж цаг хожиж байсан ч Догсоо мистер Хэрийг барьцаалах нь тэр. Догсоо түүнийг машиндаа суулган зүгтаахад Кванью түүний араас хөөлөө. Догсоо Кванью руу буудан наан цаанаа гарan хөөцөлдсөний эцэст мистер Хэрийг машиндаа суулгаж амжих ба анхаарал нь сарнсан Догсоо ачааны машин мөргөнө. Ингээд Кванью мистер Хэрийг телевизийн барилгад хүргэж өгөөд өөрөө цагдаа нарыг дагуулan тэндээс явлаа. Хэсэг хугацааны дараа багийн зарим гишүүд цагдаад баригдаж Кваньюч бас цагдаа нарт бүслэгдэн гараа өргөн бууж өгч байгаа нь зурагтаар цацагдана. Энэ бүхнийг ажиллаж байсан өмгөөлөгч баярлан доороо дэвхцэхэд гинэт хүчрэх компьютер нь гацх нь тэр. Энэ үед өмгөөлөгч Кваньюгийн флаш дискийг компьютераасаа салгахаа мартснаа анзаардагч хэтэрхий оройтсон байлаа. Мистер Хэри бүхэл мэдээллийг хуулж авчээ. Энэ хооронд сэргэлт тогтой хамтаа тоглодог нууц байсан өөр хоёр тоглогч шууд дамжуулалт хийхэд бэлдэнэ. Тэд телевизийн хөтөлбөрүүдийг таслан шууд дамжуулалтаа эхлүүлж бодит үннийг дэлгэж эхэллээ. Чүү Ярэний залуу жүжигчин хөнөөж байгаа бичлэг, аав нь энэ бүхнийг зохицуулахаар өмгөөлөгчтэй утсаар ярьж байгаа бичлэг, Кваньюгийн хохирогчийг хэн алсныг илчилсэн бичлэг, Кваньюд хэрэг дохохын тулд зохиомол нотлох баримтаа бэлдэж байгаа бичлэг гээд бүхэл зохиомол гэмт хэрэгүүдийн цаана нуугдах жинхэнэ гэмт хэрэгүүдийг илчилж улс орон даяар цацна. Арга мухарцсан өмгөөлөгч зүгтаахаар машиндаа суутал жолооны хүрдийг нь авчихсан байсан тул цагдаа нарт баригдав. Хожим нь өмгөөлөгч шоронд ороход тэнд хүзүүн гэмтсэн Догсоо байх нь тэр. Гэтэл нөгөө Кваньюд зөвлөгөө өгөөд байдаг хоёр хоригдол нь ижил хүүстэн байж л дээ. Догсоо тэдэнд өмгөөлөгчийг бэлгэлснээр цонхон хаг. Нэгэн нартай өдөр сэргэлт багийнхан инээлдэж аз жаргалтайгаар хоолоо идэх ба Кванью ээжигээ өөрлөө инээмсэглэн харж байгааг төсөөлж хариу инээмсэглснээр кино төгсдөг.